монголчууд эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар илүүш би нэвтрүүлгийг хүргэнэ. Өдрийн мэнд хаа шинэ 7 За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын Unity банкны санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтээр хамтран ажиллана. За мөн кафе Баскучи хамтран ажиллах болно. За өнөөдөр даваа гарагт бид нар ямар сэдвээр ярьдаг вэ гэвэл худалдан авалт гэдэг сэдвээр ярьдаг байгаа. За өнөөдрийн худалдан авалтын сэдв бол сонсогчдын захиалгаар орж ирж байгаа. Тийм. Энэ юу гэхээр гэртээ тавих кондишн буюу агаар сэрүүцүүлэгч. За амдыг бол агаар хаалагч. Одоо ч эдгээр чинь бүр айгүй супер болсон. Агаар ионжуулагч. Тийм. Тий, агаар чийгшүүлэгч. Агаарыг шүүхч гэл ингээд дөрвөн давхар шүүхтэй маш олон давхар үйлдэлтэй болсон. Бүр тэр байтугай агаарыг С витаминжүүлэгч гэсэн байлаа шүү дээ. Тэгсэн байлээ. Тэр үл үнэхээр гой санагдсан шүү дээ. Тийм. За танах кондишн тайна уу гэжтэй? Манайх гэрт кондишн байхгүй. Би одоо нөгөө нэг ингээд нүүлт хийх гээд одоо байгаа байранд бол бүр хадаас ч нэмж чадгаа болсон шүү дээ. Би одоо тэгэл нам байж байгаа. Манай кондишн бол хотлын өрөөний цонхыг онгоолгоод балконы цонхыг онгоолгоод нэгтэнд үлээлэх гэдэг л нэг ганц аргатай л байж байгаа. Манайх бас кондишнгүй. Тэгээд сая өнгөрсөн амралтын өдрүүдэд хагасаа өдөржингөө өглөөний 10 цагаас оройн 7 бол гэрээ цэвэрлэлээ. Тэгээд гэрээ цэвэрлэхдээ нөгөө нэг хевсэн дээр нэг жоох юм асгацсан байсан болохоор хевс угаалгадуудаж хевсээ угаалгасан бохгүй юу. Тэгсэн чинь ер нь айгүй чихтэй болчлоо. Тэгээд яаж кондишн авахгүй яаж хевсээ хурдан гатаах уу гэхээр балконоо онгоолгож ихнээсээ хаалгаа онгоолголоо. Тэгжиж нэг нэвц салхилж иж нэг жоохон хийс маань арай жоохон цэвэрж хатлаа. Тэгэхээр ер нь гэртээ нэг кондишн авахгүй мэ чинь энэ тэндээс кондишн үн яг ямар хөө ингээ харлаа. Тэгсэн чинь PC мол дээр хаа юу вэ? Хямдрал зарлцсан байна. Одоо кондишн гэхээр чинь бид нар зүгээр нөгөө сенснээс ахуулаад ярина шүү дээ. Сенс тавьдаг бол сенсээ тавьдаг. За тэгэл бүр юм сүүлийн үеийн сайн кондишн байдаг бол кондишноо тавьдаг гэх мэтчлэн ярина. Тэгсэн чинь PC мол дээр жишээлбэл одоо 54% хямдралтай нэг юм кондишн байна. 399,000-аас 184,400 болчихсон. Энэ болохоор зүгээр бидний нөгөө мэддэг доороо 50-тай дээрийн нөгөө эргэлтийн юм бүр их сенс байгаа байхгүй юу? За. Тийм, ийм сенс одоо жишээлбэл 180,000-тай байд юм байна. Зүгээр арай л нөгөө ингээд эргэжидгүү. Тийм, тал тийшээ эргэж сенснүүд. За тэр чинь ингээд доороо 50-тай 184,000 болчт юм байна. За 50-ргүй жижигхэн нь 95,000 байд юм байна. За гих мэтчлэн дээшээс ингэж явсаар байгаад хайр брендийн айгу том одоо бүр нэг альбан байгууллагууд тавьдаг кондишнүүд байгаа шүү дээ. Одоо нөгөө хоолны газар мазар тавьдаг. Тэр кондишнүүд одоо жишээлбэл сая 250,000, 825,000, 879,000 гэд янз бүр байх жишээтэй байна шүү. За ингэж байна. Би бас нэлээ хайж үзлээ. За тэгсэн чинь гэр байна шүү дээ. Одоо бид нар чинь ингээ байшин л яриад байгаа болохоос чинь гэр тамдирж байгаа маш олон айлууд байгаа. Гэр тавих кондишн байдгүй. Заавал хоолойг нь гадагш гаргахгүйгээр ингээд гэр дотроо л тавьждаг байдгүй гэсэн чинь байдаг юм байна. Маш олон байдаг юм байна. Том талбайтай өрөөнд тохиромжтой хан цоолдгүй зөөврийн эйркон гэдэг ингээд байдаг юм байна. За тэгээд үнэн гэсэн чинь янз л байдаг юм байна. Энэ гэхдээ яг үнийг нь бичээгүй нөгөө нэг ингээд нэг гар утас руу нь явуулна тэгээд идэг штэ. Тэр юм байна. За air cooler гэдэг юм байна бас. Air cooler гэж байна. За энэ нь болохоор агаар чигшүүлэгчтэй сенсор үлээждэг дотроо мөс хөлдөх 4 савтай гэж байна. За 20 литр усны багтаамжтай гэж байна. Тэгэхээр чин хүүтэн ус болон мөс бол эннээс авах нь шүү дээ. Тэгээ орж ирээд 20 литрийн ус нь ингээд хөрцөн байна. Ахаад 4 сав мөс байж гин те. Орж ирээд нөгөөхнөөс усаа авчиж болдог ийм зүйл байна. Тэгэд халуун зууныг сэрүүхэнд аваарай гэсэн. За ийм зүйл байт юм байна бас. Сонирхолтой шин шийдлэн тий. Тийм байна. Энэ бол хан маныг солохгүй зүгээр л юунд нь байж гин гэсэн үг шүү дээ. Дотор нь байж гин гэсэн үг байхгүй юу? Номын сувд номын комент хийсэн байна хаа. Өглөн нутаа зун кондишн бидний өв шиг бүр хамар заяа үздэггүйтэй ерөөсөө одоо тэгэл эвлэрэл явна да гэсэн байна. Одоо гэхдээ гадаа амар халаад ер нь машин талаа кондишн үлстэй өвчих гэдэг болсон байл шүү дээ. 35 бас нэг юм юу байна. Гэр дотор зүгээр тавьждаг ийм Европ шиг ийм босоо нарийнх нөхөр байна л да. За. Агаар чигшүүлэгчтэй, цэвэршүүлэгчтэй хүүтэн үлээдэг ингээд энэ бол жишээлбэл 290,000 төгрөг гэж байна. Тийм ингээд
бас ингээд чиглүүлэгчтэй юм байна л да. Тэгээ энэ бол жишээл 290 мянга гэхлээр чи гайгүй л байгаа үстэй. Гэр дотроо тавьчих. Тийм, ер нь бол боломжтой үнэтэй тий. Кондишнер ер нь гайгүй л үнэтэй юм байна. Одоо жишээлбэл айгүй том юм бид нар одоо мэддэг дээ энэ тентгийн гуанцанд орохоор айгүй том кондишнерд артлынхаа юунд тавьсан байдаг шүү дээ тий. Тэд нар ч л нэг сая гаруй төгрөгийн үнэтэй юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол кондишнер харьцангуй гайгүй юм байна. Гэхдээ энэ том кондишнерүүдийг суйрлуулалтанд амар үнэтэй болд юм биш шүү дээ. Суйрлуулалт нь кондишнерээс үнэтэй болд юм биш. Тийм баг. Тийм учраас энэ нөгөө нэг яг сервистэй газруудад нь хандсан дээр баг тийм ээ. Одоо жишээлбэл энэ том кондишнерүүдийг чи нөгөө нэг зис уцтай юугаар хийдэг гинүү? Холболтоор хийдэг гинүү? Тэгвэл метрээрээ тооцох юм бол энэ чинь тэр нөгөө кабель нь айгу үнэтэй болчт юм билий. Сонирхолтой л. За жишээлбэл суйрлуулах үйлчлэг энэ Cool Air гэдэг компани юм дотор л би явж байна л да. Агаржуулалтын системийг суйрлуулах ажлын үнийн жагсаалт гэсэн чинь хуваах системийг суйрлуулах, хагас аж үйлдвэрийн агаржуулагч суйрлуулах, үйлдвэрийн агаржуулалтын системийг суйрлуулах энэ бол том газрууд хийдэг юм байна уу? Оо тийм амар үнэтэй гэсэн. Дотор нь сэрүүн агаар ингэж байна. Хан агаржуулагч суйрлуулах, сувг агаржуулагчийг суйрлуулах, хуурцгийн агаржуулагч суйрлуулах бөө энэ ч амар юм байна. Энэ бол дандаа том компани дээр хийдэг ажил баг шүү нүү. Арай л юу байна. Тий. Харин тийм тэгэхээр юунууд нь л тэр нөгөө суйрлуулалт нь айгу үнэтэй болоод юм л. Өнөөдөр хэдүүлээ том байгууллагууд байх шүү. Ер нь бол гэр алтан тасалгаа яг тийм. Ингэж л ярих тийм ээ. За тийм. Гэртээ яаж сэрүүхэн байж гинэ? Аимшигын халуун байгаа тохиолдолд кондишнер яг яаж ажиллуулж гин? За ялангуяа одоо нөгөө манай гадаадд байгаа сонсогчдод одоо жишээлбэл солонгос болонгосч бүр аимшигтай л халж байгаа шүү дээ. Кондишнер бүр ямар ч боломж авахгүй. Манай монголчин харьцангуй гайгүй салхитай халаад идэм билээ. Тийм учраас нөгөө нэг юм далаа малаатай орнуудыг бодвол нэг тийм пүнк хийсэн бөхчин биш харьцангуй гайгүй. Тэгэхээр ялангуяа одоо солонгос ч юм уу тий байгаа хүмүүс яг гэртээ ямар кондишн тавьж гин? Тэрийг хоорондоо хаваалцсан. 3 HP гэдэг чадaltaй 220-ыг харьцан 50 ГГц-ийн хүчтэй. За хөргөх талбайд нэг 55-аас 75 м2 ийм кондишн жишээлбэл 2,995 мянган төгрөг өгдөг юм байна. За. Тэгэхээр яг ямар брэнд байна, ямар үйлдэлтэй байна гэдгээс хамаарат бас янз бүр байгаа юм байна тий. За эднийх бол TCL брэндийн кондишн харагдаж байна. TCL жаа энэ тэндгүй харагдаж байгаа айгу сайн кондишн л да тий. Тийм. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр холбогдоод юу ярих юм гэхээр гэртээ алтан тасалгаандаа ямар кондишн хэрглэж байна. Энэ кондишнийг хаанаас худалдаж авсан юм бэ? Хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм бэ? За хэрэгэлсэн чи сайн тал нь юу байна, муу тал нь юу байна гэд ингээ ярина. Манай ажил дээр байдаг энэ нахаа суйрлуулагдсан кондишнүүд чинь 500 морины хүчин чадалтай гэсэн. Тийм шүү дээ. Манай эднэр бол супер л дээ. Их удаа ажиллуулах юм бол хөлдөж өгнө. Харин тий нөгөө би кондишн ажиллуулчаад дараа дангуутан доошоо хоол идэх гэж буухтаа гадуураа нөгөө хүрэн цамцаа өмсөв буцаасан байхгүй. Тэгсэн чинь нөгөө манай доотлын давхрын юунууд офисийн намайг харангуйта танаа тийм амар гой сэрүүхэн бамаа танах руу сэрүүцэл та гэсэн. Тий. За ингэж байна. Ханны загвартай air condition бол нэг 9-оос 20 м2-тай өрөөнд одоо тавьдгууд нь 995 мянган л байд юм байна. Тийм жишээлбэл. За комент ирсэн байна. Адиан их мэд гэсэн байна. Манай кондишны хөргүүр сэнсэн гараж дотор байдаг гинэ. Халуун дасгаараа гараж амар халуун болчтой. Тэгэхээр нүгэл халуунаар үлээхэд гаражийн хаалганы чинь бол гэрт дулаан агаар орно гэж бодсон чинь халаач ажиллуулахад гадагшаа хүйтнэр үлээгээд краш нилээ хүйтэн болцсон гинэ. Гэхдээ яаж ч бодсон бусад айлуудын хөргүүр сэнс гадаана байхад манайх яагаад краштай байгааг юусоо ойлгоогүй гинэ. За мөөгийн жаргал сайхан цонхоо онгоолгоо сэнсийн үлээлгээд л байж байна да. Өрөө болгондоо сэнс асааж ин гэсэн Туркэстэй аимшигтай халуун билээ 45 хүрсэн шүү дээ. Тэр түрүү жил бид нар аялаж явж байхдаа юу н автобус нь кондишн гүйсэн бол зүгээр өгсөн. Оо тэгин штэ мэдээж тэгин. Аимшигтай халуун байсан. За гих мэдчлээ хэдүүлээ гэртээ байдаг кондишны талаар гэртээ бол албан байгууллагатай байдаг ийм кондишны талаар ярих нь байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулчаа тэгээ эфир хугацаа нийлээ. Та бүхэн холбогдоод кондишны талаарх заавар зөвлөгөөш би ямар кондишн авбал зүгээр юм бэ гэх мэдчлэнгээ хуваалцъя. За Намын Unity банк бас санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтаагаар хамтран ажиллаж байна. За манай улсад санхүүгийн секторт бол банк бус санхүүгийн байгууллагууд маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн санд болгож байгаа. Уламжлалт зээл гэж бидний одоо мэддэг зээл байгаа. За дээр нь санхүүгийн төрөөсийн үйлчлэгээ, үн дээр нэмээд финтек буюу санхүүг
технологитой хослуулсан ийм бүтээгдэхүүнүүд нэвтрээд байгаа. За хэрв та зээл авахар шийдсэн бол энэ олон сонголтууд дундаас бол Номин Unity банк ба санхүүгийн байгууллагыг сонгоорой. Эднийх бол таны хамгийн ухаалаг сонголт байх болно гэсэн. Яг үнэ. За ухаалаг гэдэг нь яг яагаад ухаалаг сонголт гэж нэрлэдэг байгаа юм гэх юм бол нэгдүгээрт нь зээлийн хүү байгаа. За ер нь бол өнөөдөр авч байгаа мөнгөний үнийг бид нэр ирээдүйд буцаан төлөхдөө хүү болгож төлдөг шүү дээ, тийм ээ. Тиймээс өнөөдрийн мөнгөө маргаашийн мөнгнөөс илүү үн цэнтэй байлгахад хамгийн бага хүүг танд Номин Unity банк ба санхүүгийн байгууллага санал болгож байгаа. Энэ бол яалтчгүй ухаалаг сонголт муу юм аа. За дараа нь мэдээж уян хатан нөхцөл та авч байгаа өөрөө шүрүүгөөжтэй санхүүгийн хөшүүрэг болохын тулд илүү урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлтэй байх нь мэдээж дээ, тийм ээ. Тэгвэл Номин Unity банк санхүүгийн байгууллага эдгээрийг санал болгоод нь мөн л ухаалаг сонголт гэж байгаа. Тэгээд ер нь бол бизнес эрхэлдэгээс ч гэсэн удирдлагын чанартай бизнес эрхэлдэг байлаа гэхэд ер нь бол ашиг орлоготой үедээ зээлээ жоох ахиухан үнэтэй төлжээ. За ашиг орлого багтаа үедээ бол боломжооны өөрийнхөө хэрээр төлөөд явжий гэдэг энэ уян хатан нөхцөл чинь биднэрт ингээд эргээд сэтгэл санааны болоод санхүүгийн дагалдах нөхцөл байдлууд хүндрэхээс аягүй сайн хамгаална те. За, Номин гэдгийг та бүхэн ойлгож байгаа тийм ээ. За, Номин Unity банк бас санхүүгийн байгууллага бол яаралтай үед хэрэг болох бага хүүтэй 400 сая хүртэл 30 сарын хугацаатай үл хөдлөх автомат машин барьцаасан шуурхай зээл байгаа. Ахаад 400 сая хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашин худалдаж авахд чинь зориулсан зээлийг өгж байгаа. Тийм. Мөн ингээд зөвхөн автомашинч биш. Хэрэгцээт бараагаа худалдаа авах хэрэглээний зээлийг бас өгдөг. Таны бизнесийн дасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээлийн үйлчлэгийг бас эднийх үзүүлж байгаа. Тэгэхээр та ямар л хэрэгцээтэй бараа зээл одоо тусламж хэрэгтэй байна уу? Эдний тандахад бол таны шаардлагад нийцсэн зээл эднэд байгаа гэсэн. Тэр байтугай та OmniWay гэх аппликейшнийг ашиглаад уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг бол зүгээр л гэртээ хэвтэж жагаад аппликейшн дээрээс авах болцоод шүү. За, хаяг байршил ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргье. 4 салбартай 5 салбартай болсон мөлий нэг салбар нэрийг нэмэгдээд тэгээд салбарууд нь 9 цагаас 20 цаг хүртэл ажлын өдрүүдэд ажиллана. Амралтын өдрүүдэд ч гэсэндээ 11-ээс 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Тийм учраас бид нар ажлаа тараад ч гэсэндээ зээлийг үзүүлэх боломжтой гэсэн үг байхгүй юу? За, Чингэлтэй дүүрэг улсын их дэлгүүрийн 4 давхарт, Баян зүрх дүүрэг 24 дугаар хороо Даахүрэ цахын баруун хой талд автотрейд худалдааны төвийн 2 давхарт, Хаан уул дүүрэг Номин United дэлгүүрийн 2 давхарт, 3 4 хороолол Номин дэлгүүрийн 4 давхарт байгаа. Сонгоны архан дүүрэг авто худалдааны зөвцөлбөрийн B103 хотод тус үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо жишээлбэл машин авах гэж байгаа бол Даахүрэ гэдэг ч юм уу тийм ээ, эсвэл авто худалдааны зөвцөлбөр гэдэг ч юм уу. Энэ газруудын салбаруудаар нь үйлчлүүлэх боломжтой байх нэ. За, илүү дэлгэрэнгүй мэдээллийг Номин Unity Facebook хуудаснаас болон 7799 гэсэн дугаараас авна. 7799. Манай нэвтрүүлэгтээ Номин Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтайгаар хамтран ажиллаа. Баярлалаа. За, баярлалаа. За, ингээд манай 77 38 83 утас одоо нээгдэж байна. Төгөлдөр комент хийсэн байна. Яг кондишны доор суугаад бичиж байна. Кондишн авахгүй л өстой уучлаарай штэ. LG Wisen condition доор сууж байна. Сууж таацан дээрээ суулгацсан гинэ. Тэгээд аимшигтай халж гинөө гэсэн байна. Ястай халж байгаа бах. За, тэгэд та бүхэн одоо 77 38 83 руу холбогдоод гэртээ ямар кондишн тавиулсан, давуу тал нь юу байсан, сул тал нь юу байсан, ямар үнээр тавиулсан, ямар газраар тавиулсан те. Өөрөө худалдаж авсан бол худалдаж аваад тавьсан бол ямар үнээр худалдаж авсан ингээд бүгднийг нь ярилцъя. За, эхнээс асууж 91 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, сайн байна. Кондишны талаар ярих юм тийм. Яг тэгж байна. Ямар кондишн хэрэгжилж байна? Би нөгөө нэг албан байгууллагын кондишныг ярих гэж байна. Замаас нөгөө нэг давхуртаа олоолаа суудаг байхгүй 20 гаруй мэрэгчлэтнүүд. Тэгээд нэг 80 метр квадрат өрөөтэй. Тэгээд тэрийг нөгөө кондишн чи метр квадратаараа тэдэн метр квадратыг хөргөөн халаана гэдгээр бас явд юм билээ. Том. За, тийм байна. Тэднийхэн хурд юм. Нөгөө ват юу гэдэг чинь тэднийхэн метр. Тэгээ манайх тэгээд 80 болон 80-аас дээш гэж авсан. Тэгээ тэр нь болохоор TCL брэнд одоо нэг хаалгатай босоо хөрөгч өгдөг штэ тий. Тэр шиг тийм хэмжээтэй. Нэг асуудал тулгарсан бид нар нөгөө нэг цонхороо ч юм уу эсвэл гадагшаа тэрийгээ ингээд гаргах ёстой штэ тий. Тийм боломж байхгүй. Тэгээ шууд хоолойг нь холбож балкон руу ажлынхаа балкон руу гаргачаад тэгээд артлаас нэм шаланкаар усгоожод идэм билээ. Тэрийг бүршиж ямар дахиад гаргах ёстой штэ. Тийм ахаад гаргах ёстой. Тэгээд тэрийг гаргах боломж байхгүйгээд тэр нөгөө суйрлуулж өгсөн хүмүүс нь гэсэн баггүй юу? Тэгээд тэр нь дандаа одоо бид нар нөгөө нэг 5-ын усны сав байдаг штеп. Тийм цаванд тосоод
ээлжиж ингээ харж байгаа ээлжиж тэрийгээ зөө засдаг. Дөрөвлөөр насгаж байгаа Тэр юм. ямар хэцүү юм бэ? Амар механик байгаа дээ орчиж бүр. Хэр удаж иж дүүрд юм байна? Кондишныхоо яг хэдтэр цэсээ тавьснаас нь шалтгаалдаг юм лээ. Хамгийн хэдтэр нь тавьчих юм бол ерөөсөө 30 хүрхгүй минутанд ингээл тойроод иддэг. Тэгээ арай гайгүй нэг тий. Хамгийн бага нөгөө 16 дээрээ байх юм бол бас нэг гайгүй нэг цаг гарan цаг 30 минут 2 цаг энэ төргээд тэгээ гадаа хэр халуун байна төдий чинээгээр нөгөө нэг уур чинь ууршаад нааш ялгаж гарч ирж байгаа кондишн чинь шүүгээд тэр хэмжээнээсээ бас болд юм лээ. Тэгээ манай тэр кондишн болохоор өвлөн бас халаадаг. Тэгээд зун нь ингээд хөргөөдөг. Тэгээд зун нь болохоор тэр усаа зөөх гэж бид хэд бүр заримдаа нөгөө дороожин дээр усаа матсан нөгөө анзаараагүй ажиллаа хийж байгаа. Тэр нэрийг асгацсан халиад байгаа. Тэгээ чи имийг үнэртэй балраад. Тийг нэрэн тий. Гэтэл нэг шийдэл олж тий. Тийм тэрний өвчнөд л одоо 20 хэдүүлээ нэг өрөөнд бүтэж өгчихгүй сууж штеп бүр. Яаж кондишн гэж та нар өстэй ингүүл яадаг юм бол би бол зүгээр би мангар хар ухаанаар л бодож шүү. Тэр нэг ус гарч байгаа хоолойгонд нь энэ нэг цэцэг усалдаг урт шаланк гэдэг штэ. Тэрийг залгаад аваачаад жордон руугаа ч юм уу байн руугаа хийчихвэл болохгүй мó. Тэр нь хаа яг өнгө үзэмж туулах зам нь амар холдчиход байгаа байхгүй юу? Яг нөө манай ингээд байрлал офисын байрлал. Тэр шаланкч айгүй хямдхан штэ. Ханаа дагуулал явуулсаар агаал аваачихд бол тэр чинь нэг тэр чинь нэг өсрөл нэг 1 метр 5,000 цаг гэсэн л тийм шаланк штэ. Тэр нэг холдлоо гэд нэг 20 метр л үстэй. Тийм. Тэгэх юм бол зовлонгоос ангижрах босоо. Уул нь харин тийм тэрийг одоо яагаад тэгэж шийдэж өгөөгүй юм бол тэр суулгаж өгсөн мэрэгчлэлтэд мэдгүй л байна. Одоо өөртөө л хийхээс өөртөө л одоо шаланканд явъя та. Та нар тэр нэг гарсан усаараа юу хийж байгаа вэ? Түүнийхөө тэгээ шууд жорлон багтсан шүү. Тэрийг зөвхөн шууд жорлон баг. Тэгэл ажлын офисын нөгөө нэг арай жоохнууд нь гүйж амттан да. Тэгээд шууны баан гэл явж гинөө. Манайх нэг шууны багтаа жоохон түлээ. За холбосон баярлалаа өдрийн сайхан өнгөрөөрэй. Баярлалаа өдрийн сайхан өнгөрөөрэй. Жоохон чихийг нь онгоолгоно. Окей комент хийсэн байна. Өнөөдөр сайхан сэрэх өдөр байгаа болохоор ганц кондишн ажиллуулж чих амар сууж байна. 4 жилийн өмнө 1.5 саяар авч исэн халуун хөдөө үлээдэг пироноор цэнэглүүлдэг гадагшаа агааржуулагч хоолойтой гэх мэт жаахан дуутай гинэ. 2 HP, 3 HP, 4 HP гэд бас тэр өөрийнх нь чадал нь өөр янз янз байдаг юм. Тий. Гэхдээ чи ингээл кондишн ажиллуулаад чимээ дотор суух бас ингээд аюу чихэн тэртэй шүү тий. 80-24 өдрийн минь. Сайн байцгаана өдрийн минь. Сайн байна уу? За, air conditioning талаар би хаваалцсан юм аа. За, баярлалаа. Ямар манайхан болохоор нөгөө нэг air conditioning сонгохтой яах вэ гэдэг талаар. Бид нар болохоор нөгөө нэг air conditioning талбай хэмжээгээр ярьж сонгоод өгдөг байхгүй. За. Эдэн метр квадрат тэгээд за тийм. Уул нь бол долооны хэмжээгээр өгдөг. Одоо жишээ нь хэдүүлээ 40 м квадрат айл нэг өөр, 40 м квадрат хүнсний дэлгүүр нэг өөр. Тэр чинь нөгөө дотор нь хөргөч хөлдөөч гэдэг дулаалгах юм л те. Тийм. Тэгэхээр ер нь бол дулаанаар өгдөг. Тэгэхээр хэдүүлээ сонгохдоо бол яг метр квадратаар биш дулаанаар нь. Тэрэн дээр нь болохоор TDHP, DHP гомгол яг мэрэгжлийн үнээр сонголтоо хийлгүүл зүгээр өгдөг. Тэгээд сая хэдүүлээ нэг усны талаараас нэг яриад байна. За тийм. Усны хувьд бол air conditioner ус урсгалын дагуу гардаг. Тэгэхээр нөгөө нэг 10 м холдно, 20 м холдно гэдэг нь боломжгүй. Өөрөө нөгөө нэг цаанаасаа юуг помпгүй учраас хөөж чадахгүй байна тий. Тийм помп бол байгаа. Помп байдаг. Помп маань яг тийм 30 метрт бол хөөж чаддаг байхгүй. Яг богино 1 м 2 м огцсон ингээд дөнгөж гаргалгаа метр дээр бол помпоор шахчихдаг гэсэн. Тэгвэл тунаад явахгүй юм байна л да. Тийм тэнцэнээс цаашаа уцаад ирэх юм бол уцаад орчихдог байхгүй. Тэгэхээр татгшаага урсан гэсэн үг. Зөв. Та яг мэрэгжлийн хүн үү? Тийм би яг мэрэгжлийн. Тэгээд ямар нэг реклам байхгүйгээр тийм байх тэгэл жишээ ярих гэдэг. За, ахаад асуух зүйл байна. Тэгээ мэрэгжлийнхээс бол асууж надад нэг юм асуулт байна. За, одоо ингээд нөгөө нэг брэндүүд байна шүү дээ, тий. Брэндүүд хэр их чухал нөлөөтэй байдаг юм бэ air condition сонгоход? Брэнд бол яг үннийг хэлэхэд бол нэг амар нөлөө байхгүй. Яг л тэр брэндүүд чинь хаашаа үйлдвэрлэхээс хамаарат доторх зэлбэг хэрэгцэл нь угаасаа тэр улсад тохироо явж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн гол зүйл нь мотор л үү. Мотор маань
Тийм одоо урд жишээ нь үйлдвэрүүд чинь мотор үйлдвэрлэдэг зөвхөн моторын үйлдвэр байгаа. Одоо нөгөө кондишны одоо жишээ нь янз бүрийн брэнд байна. Хайр маяр гэдэг шиг тийм. Тэд чинь ингээд бүх юм өөрөө хийдэг байхгүй юу? Тусаа ингээд зөвхөн мотороо бол чанартай нь цуглуулад ч юм ингээд угсралтын үйлдвэрлэл хийдэг гэсэн үг. За. Тэгэхээр бидэрт бол брэнд хэсэгтээ хүчин чадал мотор тэр нэг пироны марк гэдэг юм байна. Тэр айгуу жоохон хэрэгтэй гэсэн үг. Тэгээд нөгөө сонгохдоо кондишн маань нөгөө босоо байдаг, ханых байдаг, тааснах байдаг төрлүүд нь. Тийм. Тэнгууд нөгөө хүт агаар маань өөрөө хүнд болохоор одоо нөгөө өндрөөс байвал илүү сайн хүрдэг гэсэн үг. Халуун агаар бол биш явна шүү дээ. Хүт агаар ингээд хүнд болохоор өндрөөс илүү оног гэсэн үг. Тэгэхээр ихэнхдээ нөгөө супермаркет, хүнсний дэлгүүрүүд маань босоо кондишн тавиад идэв. Тэр болохоор яг бүтээмжинд жоохон нөлөө багтаа. Яг тэр лангууны ард орчин надад хоёр асуулт байна. За нэгдүгээрх нь болохоор шүү дээ. За одоо ингээд нөгөө нэг хааны цоолоод гадагшаага гадна талд нь сенсийн тавиад дотор талд нь ингээд нөгөө үлээгчин тавьж байгаа тийм байгаа. Зүгээр шууд гэр дотор тавьждаг байгаа шүү дээ бас. Зүгээр гэр дотор тавьждаг тэгээ ингээд нэг суурин дээр наашаа цаашаа ингээд хөдлөөд тэгээд хүүтнэр үлээдэг. Энэ хоёрын хооронд ямарваа нэгэн хүчин чадлын ч юм уу одоо нэг агаараа ингээд гаднаас авч байгаа нь илүү сайн дотор байгаа нь бол ер нь жоохон муу гэсэн тийм ойлголт байх уу? Одоо ингэдэг. Одоо пирон гэдэг бодис маань өөрөө өндөр даралтаар халуун гардаг байхгүй хамгийн ихнийх нь. Тэгэхээр одоо хэдүүлээ нөгөө тэрийн хөрч мөрчийг хаах юм бол ардаа халдсан шүү дээ. Тэгэхээр тэр маань пирон гэдэг бодис маань өөрөө харагдж байгаа гэсэн мотороос. Тэнгууд тэр маань тэр хэсэг халдаг гэсэн маань гадаа байвал илүү сайн. Дотор байхаар хөргөлж жоохон багасна. Тэнгууд нөгөө гэрээ нөхцөл шууд залгадаг юмуд нь болохоор ингээд хүчин чадал нь өндөр байгаагаар нэг тийм амар бүтээмжтэй байдгүй. Ягаад гэхээр намхан одоо өндөр биш гэх юм уу? Ингээд намхан. Тэгэхээр нөгөө тусгал маань холдоо тусахгүй. Магадгүй тийм хэрэгжилж байгаа хүмүүс байх юм бол тэрийг өндөр дээр тавих юм бол илүү сайн байна л гэсэн үг. За ашиглаж байгаа юм. За хоёрдугаарт нь асуух гэж байгаа юм нь болохоор одоо энэ сүүлийн үеийн air conditioner чинь нэг бол ингээд ионжуулна ч гэдэг юм уу, С витаминжуулна ч гэдэг юм уу, те агаарыг илүү одоо нөгөө нэг шүүж цэвэршүүлнэ гэдэр гэдэг ийм нэмэлтүүдтэй байх нь хөргөх системд сөргөөр нөлөөлдөг ч одоо арай хөргөлт нь багасчдаг ч гэдэг юм уу, тийм юм байна уу? Зүгээр л ер нь энэ нэмж байгаа энэ аксессуарууд нь ер нь зүгээр л ингээд давуу тал болох юм уу? Ер нь бол давуу тал. Гэхдээ нөгөө нэг цэвэр агаар оруулдаг ч юм уу зөршүүлдэг гэдэг юм байдгүй. Бактери утгах гэдэг зүйл бол байгаа. Одоо нөгөө дотор агаарын чанарыг л өөрчлөн гэсэн. Гаднаас ингээд шинэ агаар оруулж ирж байгаа зүйл биш. Зөвхөн дотор агаарыг халуун хүйтэн бактеригууч гэдэг юм ингээд хөврөгж байгаа хэлбэр байгаа. Тэр гадна талд байгаа сенс бол гаднаас агаарс ороод байгаа юм ерөөсөй байхгүй юм ба шүү дээ. Тэр тэргүүл дотор талын агаар дотроо л эргэж байгаа гэсэн үг тийм. Гаднаас бол зүгээр пирона өндөр даралтаар шахаад халуунаар гадагшаа гаргаж байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө бид нар кондишн сонгоход одоо метр квадратаар сонгодог гэсэн шүү дээ болно. Тэгэхээр нэг модель нэмэр өгөө. 07, 09, 12, 18 гэдэг. Тэр болохоор хүчин чадлыг илтгэдэг байхгүй юу? Тэнгууд бид нар яг тэр төлөв мэдлэг тааруу болохоор одоо яг тэр чиглэлийн хүмүүс маань тийм модель одоо жижиг модельтэй хэрнээ өндөр хүчин чадал бичсэн байдаг. Яг одоо мэдээлэл төөрүүлэх маягаар гэх юм уу? Тийм ээ. Яг тэр хүмүүс сонгохдоо одоо модель номерыг магадгүй чат GPT лөө хийгээд ч юм уу. Тэгэхээр бүх зүйл нь гараад ирнэ шүү дээ. Нэг төрлийн залилан маягийн юм шүү дээ, тий? Яг төөрөгдүүлэх маягтай юм уу? За баярлалаа. Маш их гоё мэдээлэлүүд байна. Мэдээсэн зүйлээ мэдчихлээ. Та өөрөө ямар компанид ажилладаг юм бэ? Тэгэхээр реклам зүгээр тэр хамаагүй. Эдвш Питер би одоо жишээл тань дээр очимоор байна шүү дээ. Манай болохоор стандарт хөргөлт гэдэг компани. Тэгээд хүнсний хөргөлтийн чиглэлийнх танахтай өмнө нэг хамтарч ажиллаж байсан. GPE-гээ Монголиа гэдэг. Яг тийм байна. За баярлалаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За нэвтрүүлгийн нэмжийн ажлагчаа хэдүүлээ сонсно. Маш гоё зүйлийг нэг сонсоодох. Энэ нэвтрүүлгийн нэмжийн ажлагчаар Unitel ажиллаж байгаа.
Дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай. Та 1455 дугаарт он гэсэн мессеж хэлэхийг эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээрэй. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Unitel баярлаа. Би саяны хүүхнийг тань шүү дээ. Тийм үү? Мега гэдэг үү? Мега гэдэг. Ааха. Unitel амар лаг ажил хийд юм шүү дээ. Янзын гой зөвлөгөө өгдөг. За дараагаас асууж эрт хийгээс. Тийм байна. Кондишны талаар яриад энэ. За тэгж байна хоо. За танах гэртээ ямар кондишнтэй вэ? Би зүгээр сэлсэр гэж байна. Би зүгээр энэ ус хийдэг. Одоо чиний саяны яриадээс нэг агаар твшүүл гэдэг нэг юм яриад. Чи Бирото кондишнтэй бол байхгүй байхгүй юу? За. Таны одоо хэлжээс тийм байдгүй гэд. Бирото кондишн чинь мотор халаад моторын халуун гэрт оруулахгүй гэж гадаа нь тэр мотор гадаа байдаг байхгүй юу? Бирото кондишн зөөврөх байна. Жижиг. За. Тэр нь болохоор хоош нэг хиншүүл орогч хоолоо гаргана гэсэн үг. Моторын халуунаа гадагшлуулах гэж. Порчгороо ч юм уу гаргацдаг. Тийм порчгороо ч юм уу одоо нэг агааржуултын үхч юм уу те. Монгол гэрт бол газрын ухаад одоо говьруу бол дандаа жижиг хэлж байгаа шүү дээ. Газрын ухаад юу яаччаа. Тэгээ би бол нэг усын юмыг бол яагаад байна. Одоо ус хийгээд за. Одоо тэр агаар твшүүл гэдэг байгаа чинь усанд байгаад байгаа байхгүй юу? За. Тэгээд хөлдөөгч гэлгээд нэг 3-4 шиг савтай ирнэ, цэнгэл сав ирнэ. За тийм. Тэрийг хөлдөөгөөд усан дээр ийчдэг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө усныхаа хүүтнэр сэрүүлэн гэсэн үг. Ус одоо усандаа одоо хатгтаа нэг 3 литр мэттэй савтай байхгүй юу? Тэгээд тэрнийхэн талаар мөсийгээд дээр нь хүү цэвүүт усаа игээд үдээлгүүл одоо ерөнхийдөө нэмэх 5-аас 8 градусын хэмжээний тийм сэрүүлэн. Пиронто шиг тийм өвлийн үүтэй агаар бол үлдэхгүй л дээ. Тэгээ манай нөхцөлд яг энийг хамгийн түлхүү яагаад байгаа байхгүй. Одоо энэ пиронто кондишн гэж хүмүүс авахгүй нөгөө нэг хүмүүс хоолоо гаргана гэчихлээр нэг бол хан цоод нөгөө нэг хоёр зис турбо явуулж тэр моторыг гадаад тогтоод гэж штэ. Тэгэхээр манайхан төгсөөгд энэ усангийн арай илүү аваад байгаа байхгүй. За. Тэнгүүд усан нь болохоор энэ дэр их халуун газар бол арай бас дийлэхгүй байгаа маа. Энэ air cooler гэдэг байгаа юу? Air cooler air conditioner гэж ондоо. За, air cooler нь болохоор энэ мөс хөлдөөх 4 савтай 20 литр усны багтаамжтай гэдэг нь болохоор хэд чамаагүй янз бүрэлэн. За байж байгаа. Одоо энэ 20 литр усандаа тэр хөлдөөс нь 4 мөсөө хийж ажиллах юм уу? Би тэнцэнээс ч ус уугаатаагаас ажиллана. Үгүй ус уухгүй гэж юм байхгүй шүү. Одоо ингэн гэсэн үг. Тэр одоо 20 литр усыг хүүтэн байлгах гэж хэцүү үстэй. За тийм байна. Тэр чинь агаарт чинь нэгээс усаар агаарыг цэвэршүүлээд одоо тэр чинь ингээд ардтаа нэг пилттэй цаасан пилттэй байдаг байхгүй юу? Тэр пилтэрлүүгээ тэр усыг чинь зарцж өгч байгаа байхгүй юу? Зөв. Тэнгүүд тэр пилтрийг уурдах сэнс ажиллахаар тэр нөгөө нэг зарцж өгсөн усыг чинь агаарлуу чинь зарцж өгөөд тэгээд ингээ удахлаараа тэр доотхын ус чинь шороомороо орсон. Одоо нэг ёсондоо дасгалгааны агарыг усаар твшүүлээд байгаа байхгүй юу? За. Тэгээд дээр нь сэрүүлээд байгаа байхгүй юу? Мөс хөлдөөх 4 савндаа бол мөсөө хөлдөөжход нөгөө ус руугаа ус руугаа ихээр ус чинь хүүтэн болно шүү дээ. За баярлалаа. Би айгу буруу ойлгож явжээ. Би ч тэнцэнээс мөс аваад аяг маягтай хийх гээд байгаа шүү. Юу аяг би боо. Ямар нэгэн мөстэй муух гэдээсэн шүү. Одоо энэ усан кондишн чинь одоо манай сэнсийг одоо сэрүүлээд байгаа байхгүй юу? За ойлголоо. Хамгийн боломжтой тохиромжтой юм байгаад байгаа байхгүй манад. Нэг жижигхэн өрөөнд бол өстой хангалттай юм байна те. Жижиг өрөө хангалттай би нэг 2-4 зарж байгаа зүгээр. Хөө асуувал миний утсыг өгч. Би өөрийнхөө утсыг өөрөө л хэлчих. За. Миний утас ч одоо 90-90 гээд нэг юу метр 10 өндөртөө хойндээ брэнд нэг юм 340 мянгаар зарж байна. Ааха. Нарка өөр бас нөгөө өмнө хэлж би нэвтрүүлгээр холбогдчихсэн юу зардаг гэдээлээ. Ийм зугаадаг юм за тэр ч дөнгөсөн дууссан. За баярлалаа Нарка. Би хамгийн гол нь хүмүүс хэв сугаач авах гэж залгаад юм байна уу гэж асуусан байхгүй. Залгасан бидтэй чамруу зөндөө. Залгасан 2-3 залгасан. Нэг нь авсан шүү дээ. Оо за. Тэр нөгөө нэг юугаа өөр тэр 340-оос ч өөр үнэтэй байна уу?
байна янз бүрийн том жижигэр. Томууд нь одоо тэр 20 литр мессер ус идэх чинь болохоор нөгөө ватт нь моторын ватт нь 300 400 ватттай орчингууд амар дуурна. Дуу жоох ихтэй яг бас нөгөө устаа мөстэй болохоор зэрэг агаар гаргаад байгаа. Гэтэ air conditioning бол гүйцэхгүй шүү дээ. Ягаад ч гүйцэхгүй. Тэр чинь бол хас гараач үдээж байгаа. Энэ бол мөс уусыгээд хамгийн багтаал нэмэх 5 гараач дээр л ерөнхийдөө үлээж чадна гэж байгаа. Air cooler шүү дээ, тий? Чинийх бол air cooler. Тий, усаар хэр хүүтэн байлгана тэгж одоо савнд нь талаар нь усыгээд талаар нь усыгээд бол янз бүр үлээж. За баярлалаа. За халбасан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За мөн дүүлэнтэй ярьдаг хүн шүү. Өглөөний мэд нарко байна гэдээ ороод ирж төглөө. Наркагийн тэр орж ирдэг бол хүмүүсийг сэргээдэг байхгүй. Гоё тий. Гоё орж ирдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Кафе Баскучи хамтран ажиллаж байна. За би ч одоо баг тэр нөгөө мөсийг нь аваачаад юмд хийгээд уучгаа шахлаа. Буруу мэдээлэл өгөөд таалах гэж шүү би. Би тэнийг тэгж хэлгэн өө ямар айтай ингэж өөрсдөө бүр амар шооллоо шүү дээ. Би бас тэрийг авах гэж л бүр. За тэр яг уу. Одоо бид нар яг энэ халуунд байна шүү дээ. Кофений хачин гоё амтыг мэдрэх ийм боломж бас бидэрт байна. Юу гэхээр кафе Баскучи брэнд 3 дахь салбараа Encanto оргил супермаркетд нээжээ. Тэгэлгүй яг. За энэ болохоор нэг хаан уулын E-Mart гэж байгаа. За хаан уулын E-Mart гэдэг чинь Home Plaza одоо шинэ гүрнээс уруудаад Home Plaza байгаа. Home Plaza-гаас цаашаа жоох явах юм бол Marshall гүрний тэнд E-Mart байгаа. За E-Mart урталд эсрэг талд нь оргил байгаа. Тэр оргилын нэг дахь хурд нээгцэн гэсэн үг. За кафе Баскучийн дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартай кофений өв соёлыг чанарыг түгээн дэлгэрүүлдэг юм нэр хүндтэй брэндээ. За эдний кафе Баскучигийн бас нэг супер юм нь юу вэ гэхээр дотроо нөгөө кафенго кофетэй. Яг үнэ. Тий, оройн үдшийн цагаар хүн амьтантай уулзаад нэг кофе уудаг баатар ир болоод суудсан чинь зүрхт идсээд нойр хүрхгүй байвал бас тамтай шүү дээ. Тэгэхээр чинь тий кофегоо ч уун нойрч хүр. Амттай ч дагалдах бүтээгдэхүүн аваад идчихэж болно. Айгуу гоё бүтээгдэхүүнүүд лээ. Тэгээ ер нь ингэдэг чинь нөгөө нэг кофе уумаар идэг. Гэхдээ ууж чаддгүй хүмүүс аваад идэг чинь кафенээс нь олоо зүрхэн дийлдэг, гарын салгалдаг асуудалтай хүмүүс. Тэгээ тэр хүмүүс ингээд найзуудтайгаа кофе шоп ороод нэг сайхан буугаал суумаар ч юм уу тийм ингээд нэг юм эвтэйхэн газар суучмаар санагддаг штэ. За тэр тохиолдолд бид нэр кофенго кофе гардаг учраас кафе Баскучиг зорноо. За тэгээд бас нэг эдний айгуу гоё зүйлүүд нь юу байгаа даа гэхлээр тэр нөгөө кофенаас гадна дагалдах нөгөө билүү, амттан, десерт тэднэр нь бол үнэхээр гадна талаас харагдах өнгө үзэмж нь чамин өста ганга юм бил. Тэгээд бид нар ингээд өөр газар кофе уугаад байгаа боловч нэг л кофег уугаад байдаг. Ерөнхийдөө эн чинь бас нэг тийм юм харагддаг штэ. Тэгвэл үгүй Баскучи кофе зөвхөн Баскучи кофегоо л зардаг байгаа шүү. Яг үнэ. За баярлалаа. Кафе Баскучи хамтран ажилласан. Дараагийн сонсогч 8011 өдрийн минь. Байна уу? Өдрийн минь. Сайн байна уу? Сайн байна уу? За ямар кондишн хэрэгжилж байна? За би ханны кондишн, босоо кондишн аль алийг хэрэгжилж байгаа. За. Ямар үнэтэй хийцээ? Хаанаас авав? За ер нь яг би Солонгост олон жил болсон юм л дээ. За. Тэгээ Солонгосоос хамтхан захиалаад авчдгийг. Яг Солонгосчууд бол кондишны их оронтой хэрэглэхгүй болохгүй. Тэгээ Солонгосчууд кондишнийг яаж хэрэглэх юм бэ талаар л ярих гэж орж ирлээ. За. Би анх Бээжинд очиод гайхчихсан байхгүй. Бээжингийн ингээд орон сууцны барилгуудыг харангууд гадуур ингээд мөөгдсөн юм шиг айгүй муухай харагддаг. Тэгээ энэ одоо яагаад ийм муухай харагдуулаад ингээд ийдэг юм бэ гэсэн чинь кондишнгүй бол амьдрахын эцэсгүй юм байлээ л дээ хөөрхөн. Харин тий. Солонгосд болохоор ихэнхдээ онцлогийн өрөөндөө манайхны нэг ханны кондишн гэж ярьдаг шүү дээ. За тийм. Тэрийг байдаг. Тэр нөгөө нэг юм. Тэгээд гифтэх том өрөөнд тий яг үнэ. Дээр цонхны дээр ч юм уу гэх. Тэгээд том өрөөндөө болохоор нэг одоо биднээс яриад байгаа босоо том кондишн байдаг шүү дээ. За тийм. Нөгөө нэг тэрийг байл. Нэг хаалгатай хөргөгчг гэдэг байгаа. Тий тэрэн шиг. Тэгээд гадна нөгөө мотор нь болохоор тэр хоёулангийн зэрэг ачаал чаддаг тийм том мотор тавьчихдаг юм. Тэгээд нөгөө одоо тэр ханны кондишн чинь болохоор ганцаараа тэгээд манай нөгөө байрнууд чинь 2-3 өрөө болохоор
нэг өрөөндөө тавиад нөхө өрдөө өгөхгүй л дээ. Аха. Хам өрөөндөө нэмэлтээр тийм босоог тавьчих юм бол юу яадаг юм. Гоё болчих. Тий. Тэгээд дээрэс нь өвөл тэр чимээс халаач штэ. Заримдаа маашна халаал малаач жоохон муудаад байрны зэвхий болчихдаг штэ. Тэр үед бол гоё төрөний нэг ярьжсэн чихтэй үед бас гоё чийг натаа чинь. Би яг наадах гэж асуух гэжсэн байхгүй. Тэр чинь тэгээд өвөл дулаанд нэмэр болох юм уу гэсэн чинь болдго юм байна л да. Тэгээ хамгийн гол нэг төрөний яриадсан ханаа цоолохоос их төвөгшөөд биш. Төвөгтэй л дөө манайхаас нэг ойр ойрхон нүүдэг нэг нүүдэлчийн хүмүүс нүүчхээр нэг кондишн авч явах уу яах уу ахаад шинэ байраа ханаа цоолохыг асуудал гарна л да. Тэгээ гол нь нэг удаан оршин сууй тогтцны гэсэн гэртээ сайхан хоёлынгийн тохижуулаад авчих хэрэгтэй. Ааха. Захиад авчдаг гэсэн чинь Солонгос руу үн хайшны үед юу ямар хөө юм бэ? Ер нь одоо яг хоо Монголд нэг 6-7 сая гэдэг газар босоо кондишн бол 2 сая гарантай байдгийн. Захиж авбал уу? Тэгээд захиж авбал. Тэгээд нөгөө ханных нь бол одоо Монголд саяас 2 сая хооронд байх шиг байна л да. Солонгост бол яг хоо нэг 400-аас 800 мянган төгрөгийн хооронд байгаа бас брэндээс хамаарат. Тэгээд карго орсон үнэ үү те? Карго 500-аас нэг 800 мянган төгрөг болно. Тэгээ хандаа цооцуулах хүн нь орсноо. Тэгээ ядаргаатай. Тэр жаахан төвхтэй л дөө. Тэгээд сүүлд нэмэлтээр нэг юм хэл. Тэр нэг ус гоождаг асуудал гэдэг шүү дээ. Тэр бол яг хуу гарах нь бол гардгийн. Гэхдээ баг гарч явах хэрэгтэй. Манайхан нөгөө гинтхэн огцон масаагаа шууд 16 дээр нь баг дээр нь тавьчихаар нөгөө өрөөчө халуун байгаа шүү дээ. Тэгээ халуун хүйтний нөгөө ялгаа үүсэнгүүтээ конденсат үүсээд айгүй хичээх хөрөмтлөд ус их гоождаг байхгүй. Тэгэхээр яг жигтхэн нэг 20 дээр тавиад хөрөөд ирэхээр нь баг угаар буудах юм бол ус баг гарна туслах гэж урсаж их гарахгүй. За. 30 минутанд 5 литрийн савд үрдэгүүд ядаргаа те. Тэр бол нэг амар халуун өрөөгөл огцом хөрөхгүй нөгөө хамгийн хүүтэн дээр нь тавьчихаар л тэгж их гарна л та. За, үнэхээр үнэтэй зөвлөгөө. Аха. Үнэхээр хэрэгтэй гоё шиг үү? Үнэхээр гоё юм. Халуусан баярлаа. За баярлалаа. Оо, кондишны талаар төгс мэдээлэл гаргах нэ. Энэ кондишныг чинь би ерөөсөө ойлгодгүй байжээ. Би ч ямар сайндаа нөө мөсийг нь юмд хийж уух гэдээсэн. За, air cooler, air condition гэж хоёр юм байгаа. Аха. Энэ хоёр бол тусдаа. Air condition гэдэг нь бол гадаана пироно тавьж байгаа доторт руугаа үлээж байгаа. Энийг бол air condition гэж нэрлэдэг. Air cooler гэдэг бол дотор нь пирон байхгүй. Ус болон мөсөөр гэр доторх жижигхэн зайд бол хөргөж байгаа, сэрүүцүүлж байгаа, чигшүүлж байгаа магадгүй агаарыг цэвэршүүлж байгаа тэр чинь бол энийг бол air cooler гэх нь байна. За энэ хоёрыг хэдүүлээ ялгаад садаад ойлгочлоо. Яагаад тэр гадаан кондишны сенсийг тавиад байдаг хан цоолоод байдгийг бас хэдүүлээ ойлгосон. Яагаад гэвэл нэгдүгээр дуу чимээг нь багасгаж байгаа, хоёрдугаарт нь бол нөгөө доторх моторноос гарч байгаа халуун агаар гэр дотор тархаад байхгүй тулд гадаа тавиад байгаа гэдгийг ойлгочихсон. За сараа банчигдор жигч комент хийсэн байна. Энд кондишнтэй айлууд нарийнхан хоолоо гаргаад гадагшаа усанд тусаад идэм билээ штэ. Заримдаа алхаад явж байхад бороо ороод эхлүүгээ дээшээ харахаар кондишны ус гоож байгаа харагдчихийдэг гинэ. Манайхан ч гэсэн тэгж байгаа одоо. Одоо бид нар ч нөгөө кондишн гэдэг юмыг ойлголоо. Дөнгөж кондишн гэдэг юм гарч ирэнгүүт Бээжингийнхээс хамаас хамаагүй ханаа цоолуулаад тавьсан. Тэр бол бүр ингээд нэг юм мөөгөнцөртсөн юм шиг айгүй мөөг ургацсан юм шиг ур ургацсан юм шиг айгүй муухай харагддаг байсан. Тэгээ яагаад мотоо ийм муухай болгоод идэх юм бол гэж бодсон. Одоо бол эний чинь зэгцэлчлээ шүү дээ ерөнхийдөө тий. Хаан тавих хэвээр яаж гоё үзэмжтэй харагдуулах хэвээр бас ойлгочих шиг боллоо. За энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтээр хамтран ажилласан. За мөн кафе Баскужи хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээ үйл явсараа 16 цагаар комментаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир өргөжлөх болно. Баярлалаа анжгаахаа. За маш их баярлалаа.